Та өөрийнхөө өвчнгөө эдэж байгаа давхтай хоолныхоо ёроолоос хайгч хятадууд ярьдаг. Тэд хоол хүнсэндээ маш анхааралтай ханддаг. Бараг давс хэрэгэлдэггүй, цагаан будаа ихээр эдэж арх бараг хэрэгэлдэггүй. Хятад эмчнэр энэхүү хоолны уламжил нь биднийг бий болгож эрүүл мэндийг хамгаалаж энерги ирж хүч өгдөг гэж ярьдаг. Туршилтын 2 дугаар 7 хоног эхэлж байна. Энэ өдрөөс эхлээд Алексей туршилт дуустлаа гамбургер болон хот-дог халуун зайцсар биш. Анх харахад маш хэвийн юм шиг хоол болох консерв, сүүн бүтээгдэхүүн, хям, шарсан дахиагаар хооллоно. Гэвч эдгээр хүнс нь тийм ашигтай хүнс биш юм байна. Оройн 8 цаг метроноос ажилласан тарсан эрэгтэй эмэгтэй хүмүүс гарч байна. Тэд ядарсан мөн өлсөж байгаа. Харин тэдний бодол нэлээд ойролцоо. Нэг хэсэг нь гэртээ очиод ямар хоол идэх вэ? Нөгөө хэсэг нь юу авч идэх вэ гэсэн бодлоо тээж явна. Тэгтэл баярлалаа штаны хажууханд нь бэлэн амттай харьцангуй хямдхан хоол, дахианы шарсан гуй худалдаалж байна. Асуудал шийдэглээ, дахианы гуй худалдаж аваад оройн хоол бэлэн болно. Дахианы гуйнд муу зүйл юу байх вэ? Гэхдээ бид мөн иймэрхүү маягаар бэлтгэдэг шүү дээ гэсэн бодол бидэнд орж ирнэ. Гэвч бүх юм ийм амархан биш. Нэгдүгээр дахиа өөрөө дахианыг дэгдэг 2 сарын дотор 6-аас 7 кг жинтэй том дахиа болгохын тулд түүнд маш их хэмжээний даавар аминдим өгдөг байна. Хүн халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тэжээлд нь антибиотик хонж өгдөг. Ийм ахыг эдсэн хүмүүсийн дархлаа сулрахаас гадна харьшилж үүсэх магадлал маш их. Хоёрдугаарт бэлтгэх арга. Ихэнхдээ шарсан гуйны худалдагч үйлчлэгчид эрүүл ахыг үл тоомсордог. Дахианы махыг шууд хүмүүсийн нүдэн дээр годомжинд бэлтгэдэг. Тоног төхөөрөмжөө бараг цэвэрлж ариу утгадаг. Дахианы гуйг сайхан амттай шаргал шармал болгохын тулд янз бүрийн амтлагч хүнсний нэмэлтүүдийг нэмдэг. Өөрөөр хэлбэл бидний сайн мэдэх глутамат натрий. 3 дугаар дахианы гуйны гадна харьсан хамгийн мэдрэмтгий эргэтэн бөгөөд шарах үед маш хэмжээний халдвар үүсгэж хуримтлагддаг. Зөвхөн өнгөрсөн онд ихэд чанаргүй шарсан дахианаас болж хэдэн зуун хүн хордсон байна. Тэдний зарим нь эмнэлэг төвч хэмжлүүлжээ. Ийм эрсдэлтэй алхам хийх хэрэг байна уу? Тэр шарсан дахиа идэхийг тийм их хүсээд байгаа бол гэртэл бэлтгэх нь илүү. Таны эрүүл мэндэд тустай шүү дээ. Өнөөдөр туршилтын 10 дахь өдөр. Алексей биен дээр бижрүү гарч ирсэн байна. Голдуу энэ нь буруу хооллосноос үүдэлтэй шинж тэмдэг байсан. Бас нойр нь хүрэх, амархан ядрах зовөр бий болсон байна. Алексей амархан бохиндох болсон. Бараг хоосон зүйлээс л ойр ойрхон маргалдах хэрэлдэх болсон байна. Манай баатар сэтгэл хөдлөлөө марьж чадхан байсан бөгөөд хурцдмал байдалд өөрийгөө хангиж чадахгүй төрсөн юм. Гэхдээ надад юу болж байгааг юусэн мэдэхгүй байна. Бараг юу ч болоогүй байхад л уур хүрх юм. Уур лаадлах. Мэдэхгүй дөө. Тайвшруулах юм хэрэгэлдэг ч юм билүү л гэж бодох юм. Энэ бүхэн биеийн эрүүл мэндэд нөлөөлөө зогсохгүй. Хүний сэтгэл зүйд хүртэл нөлөөлнө. Яагаад гэвэл биеийн эрүүл мэндээс сэтгэхүйн эрүүл мэнд бүр хэцүү аюултай. Сэтгэл зүйн тогтворгүй байдалтай хүмүүс тэнэг үйлдэл хийх нь хэлбэг байдаг. Хүн гамбургерээс татгалзаад ердийн хям болон зайд сэргэлснээр бид ягаад ч фаст фудээс татгалзаж байна гэж боддог. Гэвч бид хөгжил дэвшлиг ор магтсан. Хүн төрлөختөн алерт хямыг бараг махгүй хийж сурсан. Бараг 80 гаруй жилийн өмнө улсын чанарын стандартад гарсан ГОСТ. Энэхүү стандартад хүнсний ямар нэгж бүтээгдэхүүнд зөвхөн натурал хальц орох ёстойг баталгаажуулсан байдаг. Жишээ нь хяманд хүнсний нэмэлт болон шар буурцгны уураг холихыг хориглож байсан. Өнөөдөр олон жилийн өмнө боловсруулан мөрдөж байсан махны үйлдвэрийн стандартуудыг үйлдвэрүүд заавал мөрдөх шаардлагагүй болсон. Тэд улсын стандартын дагуу биш, өөрийн үйлдвэрийн техникийн нөхцлөөр хям үйлдвэрлэж худалдаанд гаргаж байна. Харин энэ тохиолдолд ийм бүтээгдэхүүнүүдэд улс чанарын баталгаа гарган хариуцахгүй болсон байна. Үйлдвэрийн техникийн нөхцлөөр үйлдвэрлэж байгаа ихэнх хямнууд бараг махгүй болсон байгаа. Тэрэнд амтлагч, хүнсний нэмэлтүүд, жин нэмэгч, шар буурцгны концентрат, бараг бүхэлдээ шар буурцаг, карганин, өөрөөр хэлбэл гарч байгаа бүтээгдэхүүний хэмжээг ихсгэж өгдөг. Глутамат натрий зэргийг нэмж өгдөг болсон. Эдгээр нь цэвэр химийн бодисуудын холимог юм л да. Гэхдээ махны амттай. Үйлдвэрлэгчид нэмэлтээр хийж байгаа бага хэмжээтэй бодисууд нь эрүүл мэндэд аюулгүй гэж үргэлж бичиж ярьдаг л да. Харин бид энэхүү ямыг өнөөдөр маргаашнаас эхлэн 2-3 жил хэрэглэвэл энэхүү бага хэмжээний урсгал нь килограммаар хэмжигдэх болно.
Иймээс энэхүү бүтээгдэхүүнийг үргэлж хэрэглэдэг хүмүүс 35-аас 40 наснаас заримдаа бүр эрт байгальд байдгүй эдгээр хаягдл бодисуудаас болоод л өвчилж эхэлж байна шүү дээ. Өвчин сэдэрж эхэлнэ гэсэн үг. Жишээлбэл гэлгар халистай зайдас юунаас бүрдэх вэ? 25% шар буурцны уураг, 15% дахианы мах, 7% нь жирийн мах, 5% нь гарахмал, 3% нь амтлагч нэмэлтүүд, 45% нь махны бүтээгдэхүүн, махны эмэлс. Өөрөөр хэлбэл махны хаягдл арьс дотор эргэтэн мөгөөрсийг нундгалж чансан агшаамд болтол машинтсан хойлмог байгаа юм. Мэдээж эдгээр бүтээгдэхүүнүүдийг өгөөсөхгүй байсан үе бий л дээ. Гэвч өнөөдөр эдгээр бүтээгдэхүүнүүдийн талаар уншаад үзэхэд юунаас бүрддэг, хэр зэрэг илчлэгтэй, ямар аюултай гэдгийг мэдснээр зүгээр л тэднээс зугтах болсон. Нэгэнт надад таалагддаг зүйл биш болсон тул миний хувьд одоо эдгээр хүнс юусоо байхгүй байна гэсэн үг. Ихэнх хямны үйлдвэрүүд хуучин болон муудсан зарагдаагүй бүтээгдэхүүнүүдийн химийн реактивуудаар ариутгаж буцалгаад дахин боловсруулалтанд оруулдаг. Ингэж шинэхэн бус муу хадгалах хугацаанд дууссан хям хоёр дахь удаага дахин шинэ мэд дэлгүүрийн лангуун дээр зайдас, банш болон хувирч хэрэглэгч төрдөг байна. Хүнсний нэмэлтний хям үйлдвэрлэгч компаниудад бүтээгдэхүүнийхэн гарцыг нэмэхэд маш их тусалдаг жишээ байна. Тэгэхээр энэ бүхнийг хараад анхаараарай. Харин та бүхэн мөнгө хэмнэхийг хүсэж байгаа бол бид хагас утлагт хямны үйлдвэрлэлийн алдагдлын 10%-аар багасгах чадна. Та нарт шинэ найрлага хэрэггүй. Зөвхөн 400 г ppdw-г 100 г фаршаанд холиод л шууд үр дүнгийн хүлээн авах болно. Таны бэлэн бүтээгдэхүүний хэмжээг 8-аас 10% нэмэгдэхийг та харах болно. Нэмэлтийн үйлдвэрлэгчид болохоор элгүй нэмэлт нь маханд ороод огт мэдэгдэхгүй, шүдэн тэглэгдэхгүй, амтгүй. Харин бүтээгдэхүүний жингийн хэмжээг нэмж бүтээгдэхүүнийг амттай харагдуулна. Найрлаганд орсон үндсэн бодис нь өндөр чанартай генийн өөрчлөлтгүй эслэг болон будагч бодис болох кармин юм. Махны чиглэлийн хүнсэнд ялангуяа хямны төрлийн бүтээгдэхүүний найрлаганд орсон үндсэн хортой нэгдэл нь тэдгээрийн гаднах байдлыг сайхан харагдуулахын тулд нэмж өгдөг нитратууд байдаг л да. Нитратууд нь хотоодонд ороод махан дагуулж байгаа амин хүчлүүдтэй нэгдэнэ. Ингэж бид хотоодондоо хавдар үүсгэж амины нитрозыг хүлээн авч байгаа. Өөрөөр хэлбэл бид хорт хавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлэгч химийн нэгдлүүдийг хэрэгжилж байна гэсэн үг юм аа. Би таныг дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хавдар үүсгэгч бодис байгаа эсхийг шашигноос нь уншиж үзхийг зөвлөж байна. Яагад гэвэл өдөр бүр хавдар үүсгэгч хэрэглэж байгаа хүнийг хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэх аврах боломж байхгүй. Хүн гинэд хурдан өөхөхгүй. Тэрэнд эхлээд гений өөрчлөлт бий болно. Яагад гэвэл баг багаар хорыг тогтмол хэрэглэснээр тэдгээр бодисууд хоримтлагдан элэг, ходоод, нойр булчирхаа амьдралын чухал эргэтэн болох бие махбодын ялгаруулах системүүдийн хавдрыг сэдээгч гол нөхцөл болдог. Бүтээгдэхүүний шошготой танилцахад эхлээд бидний сайн мэдэх уураг, өөх, тос, сахар, ус, цууны хүчил гэх мэтээр эхэлж харин эцэст нь нэг буюу хэд хэдэн тоо дагуулсан Е гэсэн үсгээр дуустдаг. Энэхүү Е гэсэн үсэг юу болохыг олонх нь ойлгодоггүй, ойлгох гэж оролддоггүй. Харин энэхүү Е гэсэн үсэггүйгээр бид хамгийн энгийн гой амттай хүнсийг идэхгүй. Е гэдэг нь Европ гэсэн үгийн давчилсан хэлбэр бөгөөд үүний цаана хүнсний нэмэлтүүд нуугдаж байдаг байна. Тодруулах. Хүнсний нэмэлтүүд нь бүтээгдэхүүний амт, үнэр, тэжээлэг чанарыг нэмэгдүүлэх, эсвэл муутгаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэмэн өгч байгаа химийн болон баялагын гаралтай бодисууд юм а. Гэвч эдгээр хүнсний нэмэлтүүд нь бүр шинээр анх зохион бүтээгдсэн зүйл биш. Бүр дээр үед баягалд дайралддаг хлорид натрий буюу жирийн давс нь мах цагаас ургамалд шал өөр амт бий болгодыг нээж олсон байна. Өнөөдөр дэлхийд дахинд 3 төрлийн химийн нэмэлтүүдийг эрс хориглоод байгаа. Энэ нь юу вэ гэхлээр Е121 цитрусийн улаан бодогч, Е123 амарантын улаан бодогч, Е240 формальдегидийн концентрат. Хэдэн жилийн өмнө эдгээр нэмэлтүүдийг жилүүдэд хэрэгжилж байсан. Жишээ нь Е240 индекстэй маш нэр алдартай шоколадыг худалдаанд жилүүдэд гаргаж байсан бөгөөд тэрхүү үйлдвэрлэгч компани тухайн үедээ зөв хуулийн хүрээнд ажиллаж байсан болохоор үйлдвэрлэгчийг буруутгах үндэслэлгүй юм. Учир нь тэр үед
Оросын хуулиар энэхүү хүнсний нэмэлтийг хоригдж эхлэег байсан. Өнөөдөр хүнсний нэмэлт Е240 ямар ч бүтээгдэхүүний найрлаганд ороход хүнсний эрүүл мэндэд маш их засрагшгүй хохирол учруулдаг болохыг нотлоод байгаа юм. Хүнсний нэмэлтүүдийн багцанд хүний бие махбодод хортой маш олон ангиллын химийн нэгдлүүд ордог. Түүнд хорт хавдар үүсгэгч, харшил өгөх, хоол боловсруулах замын өрөвсөл үүсгэх, ферментүүдийн үйл ажиллагаа гэмтээгч болох Е агуулсан бодисууд ч орно. Эдгээр хүнсний нэмэлтүүдийн талаарх мэдээлэл олон нийтийн хэвлэлүүдээр нээлттэй хэвлэгдэн гарсан бөгөөд түүнтэй хүн бүр танилцах хэрэгтэй. Би та бүхэнд өөрийнхөө хувийн нууцаар дэлгэе л дээ. Миний хөрөгчөнд манай найз нарын бэлдэж өгсөн Е бүлгийн бэлтгэлүүдийн тавхий зөвлгөөстэй байдаг юм. Тэрэнд бодогч бодисууд, ашигтай ашиггүй, хавдар үүсгэгч, өвчин үүсгэгчээр нь ялган гаргасан байдаг юм. Би дэлгүүрт орохынхаа өмнө хүснэгтийг ажиглаж эдгээр бодисуудыг цээжлэхийг хичээдэг л дээ. Өөр бас нэг нэмэлтийн хэлбэр нь өнөр олгогч бодисууд бөгөөд тэдгээр нь хоёр хэлбэртэй байдаг. Хиймлэр гаргаж авсан натурал буюу түүнтэй төстэй өнөр оруулагч бодисууд байдаг. Эдгээрт бараг ялгаа байхгүй. Өнөр оруулагчид нь боловсруулсан хүнсэнд байгалийн өнөр оруулахын тулд нэмж өгдөг голдуу хиймлэр гаргаж авсан нэмэлтүүд байдаг байна. Шашхан дээр байгалийн гаралтай буюу байгалийн гаралтай нэмэлттэй адил гэж бичдэг боловч ихэнхдээ хиймийн аргаар гарган авсан байдаг. Ийм бүтээгдэхүүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Өнөөдөр туршилтын 11 дахь өдөр Алексей хотоодонд байнгын өвдөлт мэдрэгдэх болсон байна. Төвний нойр алдагдаж шөнө байнга сэрж нойр нь холждог болсон байна. Бас хөдөлгөөний хариу өгөх ой тогтоолд удааширч анхаарал нь суларч байнга буудлах болсон байна. Сүүлийн 2 хоног Алексейн биеийн байдал мэдэгдэхүйс муудаж эхэлсэн. Тэр ядарсан дарамтанд байгаа байдалтай ажиглагдах болсон байна. Түүний толгой нь байнга өвдөж зовоох болсноо хүлээн зөвшөөрсөн. Хоол боловсруулах үйл ажиллагаанд доголдож түүнтэй холбоотой асуудалж гарч эхэлсэн байна. Үүгээр зогсохгүй бага насндаа өвжилж байсан нойр булчирхан өрөвсөл нь дахин сэтэрч илэрч эхэлсэн байна. Нойр булчирхан өрөвсөл түүнийг сүүлийн 15 жил зовоогоогүй байсан. Надад туршилтыг хүрэмсэн зогсоох санал тавьсан л да. Өөрөөр хэлбэл бүх юмыг дуусгах. Энэ бүхэн миний эрүүл мэндэд аюул учруулж эхэлсэн. Иймд эмч нараа хэвийн хоолтонтой орохыг зөвлөсөн. Туршилт дуусгаад хэдхэн хоног дутуу байна. Нэг аюултай зүйл тохиолдох ёсгүй боловч бид Алексейд асуудлыг баг зэрэг хөнгөвчлөх үүднээс түүнд сүм бүтээгдэхүүн хэрэглэхийг санал болгосон. Бүү гайх. Бид туршилтыг зогсоогоогүй. Харин үргэлжлүүлж байна. Харин орчин үеийн технологи нь зах зээлд байгаа сүм бүтээгдэхүүний хувьд 100% ашигтай гэж үзэх нотлогоо өгөөгүй л байна. Та бүхэн бодолтой. Хөдөөний эрүүл цэвэр шин сүм хөрөгчөнд хэд хоног хадгалж болох вэ? 3-4 хоног. Түүнээс илүү хоногийн дараа тэр гашилдаг шүү дээ. Тэгтэл яагаад супермаркетуудаар зарагдж байгаа цэвэр байгалийн гаралтай гэдэг үнэний сүг хагасчил тасалгааны температурт хадгалж болно гэж. Учир шалтгаан нь хүнсний нэмэлтүүд болон савлгаанд л байна. Ариутгсан савлгаа гэж юу вэ? Тэгвэл энэ эсвэл антибиотик шингээсэн сав, эсвэл маш хүчтэй халдваргүйжүүлэх бодисууд шингээсэн сав байж л таарна. Харин сүү энэхүү савнд байхдаа эдгээр бодисуудыг өөртөө шингээж л таарна шүү дээ. Иймд бүх ариун савлгаа нь ерөнхийдөө бол аюултай л да. Дахиад байгалийн тайлагдаагүй 2 дахь нууц. Удаа хадгалах ариун савлгаанд байгаа тараг болон йогуртыг тэгээс нэг температур 7 хоног л хадгалж болно. Энэ бол дээд хэмжээ. Үүнээс илүү хугацаагаар амьд микроорганизмд тэсэхгүй. Тараг болон йогуртээр хадгалах хугацаа нь 3 сар гэж бичсэн байдаг. Энэ бол йогурт биш. Үүнд битгий итгэцгээ. Тэгэж ярил энэ бол байгалийн хуулийг зөрчсөн асуудал. Тэгэд энэ бүтээгдэхүүнийг йогурт гэж хэлж ярьж бичих эрх байхгүй. Тодруулбал йогурт эсгэлэн сүм бүтээгдэхүүн түүнийг тослог багтаа бүхэл сүнээс тусгай эсгэгчээр эсгэх замаар гаргаж авдаг. Хамгийн гол нь бэлэн бүтээгдэхүүнд энэхүү эсгэгч микроб амьд байх хэрэгтэй. Хэрв тарганд 2 ширхгэл амьд байдалтай бактери байлаа гэж үзвэл 7 хоногийн дараа 2 тэр бомболтлоо үүснэ.
Мэдээж энийг ямар ч савт хийсэхгүй. Иймд таргийг яаж хадгалах вэ? Ямар аргаар? Тэгвэл тэрэнд хүнсний нэмэлтүүд, тогтворж уулагч, антибиотикуудыг хольж өгнө. Эсвэл радиацаар боловсруулна, өөр арга одоохондоо алга. Жишээ нь тарган дээр хар нэрс яагаад хөвж байдаг вэ? Учир нь жимс сүү 2 огт нийлэхгүй харш 2 зүйл. Удаан хадгалагдаж байгаа бүтээгдэхүүнүүд нь эсвэл антибиотикоор боловсруулсан, эсвэл хөөс бууруулагч, эсвэл фермент бууруулагчудаар боловсруулсан байдаг. Ийм хүнсийг хэрэглэснээр та өөрийн ходоод гидсийг гэмтэн, өөрийн бие махбодын ферментийг устгах нь, өөрийн ашигтай бактерийг устгадаг. Та удаан эрүүл аз жаргалтай идэвхтэй амьдралаа үгүй хийнэ. Бидний идж байгаа хүнс цэвэр байгалийн гаралтай байх ёстой. Гэвч амьд органик бүтээгдэхүүн маш хурдан мууддаг байна. Энэ худалдан авагчдад таагүй, харин үйлдвэрлэгчдад хүлээн зөвшөөрөхгүй асуудал. Бүтээгдэхүүнийг хадгалах, дараа нь ашигтайгаар боловсруулахын тулд түүнийг эхлээд санаатаагаар үхүүлдэг байна. Хүнсний ногоо жимсийг гадаадаас хэрэглэгчдэд лангуун дээр шинээрээ муудахгүй гоё боловсрсан байдлаар хүргэхийн тулд мэдээж тэдгээрийг ихэнхдээ химийн бодисын тусламжтайгаар ариутгаж боловсруулалт хийдэг. Усан үзэн муудахгүй хэдэн сараар хэвдэж л байна. Улаан перц муудахгүй байж л байна. Ийм байж болохгүй үстэй. Мэдээж эдгээр нь хүнсний нэмэлтүүдээр боловсруулсан ногоо байж таарна. Алюмиг парафин буюу лааны тусны нэмгэн хайлсаар бүрж өгдөг. Энэ жимсийг амттай хорхоо хөрмөөр үзэсгэлэн төгөлдөр хадгалахаас гадна түүнийг бараг 2 жил хадгалах бололцоо олгодог байна. Түүнийг зүгээр усаар булахаар арилахгүй, харин халуун усанд шоткийн тусламжтайгаар нэлээд хэдэн минут сайтар үрж, угааж, тосыг арилгах шаардлагатай болно. Шарсан төмс нь дэлхийн алдартай бүтээгдэхүүн. Ах トゥ Макдоналдсын хувьд төмс нь тэдний тархины өвчин байсан байна. Гамбургээс тутахааргүй эрэлт хэрэгцээтэй боловч тэр нь амархан мууддаг байсан. Тэр үед төмсний фермер Жек Арсен болон химикүүд хурдан хөлдөг аргыг боловсронгуй болгохоор ажиллаж эхэлсэн байна. Орчин үеийн төмсний үйлдвэр нь хөгжил дэвшлиг тодорхойлох болж чадсан юм. Үйл ажиллагаа нь бүрэн автоматчлагдсан. Эхлээд төмсийг ялгаж, угааж, хатааж, өөрөө хальсан унахаар ууранд боловсруулж, дараа нь автоматар хэрчиж, тостой буцалж байгаа том савнд хийдэг. Бага зэрэг шажигнах хүртэл шарж, дараа нь хөлдөөдөг. Дараа нь савлан дэлгүүрүүдэд хүрнэ. Та хамгийн сайн төмс сонгон авсан гэж бодъё. 40 минутын дараа төмс нь харлаж эхэлнэ. Яаж фаст фудын үйлдвэрлэгчид төмс хизээж харлахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байх вэ? Энэ бол ердөө янз бүрийн химийн ургал эсэлдэгчийн эсрэг нэмэлт консервантууд, химийн реагентууд нэмж өгсөнд оршино. Ердийн төршилд хийж үзэцгээе л дээ. Фаст фудын төмс болон жирийн хувийн ногооны талбайгаа сургаасан төмсийг гэрийн нөхцөлд бэлтгэсэн төмсийг оюутангийн шилэн савнд хийгээд дугаарлан хадгалаад юу болохыг харцгаая. За одоо ингэж хийнэ. За 3 хоног өнгөрөхөд 1 номерын шилэн сав. Яасныг харъя. 1 номерын шилэн сав буюу гэрийн нөхцөлд бэлтгэсэн төмс хөгжирч эхэлсэн байна. За тэгвэл 2 номерын шилэн сав буюу фаст фудын төмсөнд өөрчлөлт бараг ажиглагдаагүй байна. 7 хоногийн дараа гэрийн нөхцөлд бэлдсэн төмслөөс энэлүүлсэн байна. Харин энэ бол фаст фудын төмс. 2-7 хоног өнгөрөхөд 1 номерын төмс бүрэн хөгжирч ялзарсан. 2 номерын төмс бага зэрэг хатсан байдалд харагдж байна. Хийн өөрчлөсөн л байна. Энэ бол байгалийн үзэгдэл шүү дээ. 3-7 хоногийн дараа фаст фудын төмс өөрчлөгдөөгүй бараг саяхан худалдаж авсан мэт харагдж байна. Гэвч энэ 3-7 хоногийн өмнө шүү дээ. Харин гэрийн нөхцөл бэлдсэн төмсийг одоо танихад ч бэрх болсон харагдж байна өө. 6-7 хоногийн дараа. За хардаа энэ бол 1 номер. Харин энэ бол 2 номер. Сар хагасын дараа тайлбарлалт хийх илүү үстэй. Төмсний альс болон альсны дор бүхий л амин дэм шимт бодисууд агуулгаддаг бол харин фаст фудын төмсөнд тэдгээр хүний бие махбодод ашигтай зүйл нь алга болсон байдаг. Юу ч үлдэхгүй шүү дээ. Амт байхгүй. Та дурын дэлгүүрт ороод үзээрэй. Ойролцоогоор лангуун дээрх бүтээгдэхүүний 90% нь урьдчилан боловсруулалтанд орсон бүтээгдэхүүнүүд байхыг харах болно. Бид бараг 50 жилийн өмнөөс химийн үйлдвэрлэлийн технологийн ололтоор бүтээгдсэн хүнсэл хэрэгжилж байна шүү дээ үнсэн. Туршилт дуусхийн өмнөх өдөр Маргааш Алексей эмнэлгийн ижвэрийн шинжилгээнд орноо. Түүний биеийн жинг жинлэхэд
13 дахь өдөр буюу туршилтын хугацаанд 5 кг нэмсэн байна. Япон орн бол эрүүл аж төрхийг сурталчилдаг орн билээ. Харин түргэн хоол бий болсноор японочууд сүүлийн жилүүдэд эрс жин нэмж байна. Британд бусад Европын орнуудыг бодвол таргалалт их байдаг ч дэлхийд дээр хамгийн их тарган хүмүүс бол Америкчууд юм. Одоо 54 сая хүн таргалтаас бол зовж байна. Энэ нь 3 хүний 2 ноо гэсэн үг. Насанд хүрсэн Америкын дунджаар 100 кг жинтэй байна. Жил бүр таргалтаас болж дэлхий дээр 400 мянган хүн нас орж байна. Өнөөдөр Алексейн туршилтын сүүлчийн өдөр. Тэр эмнэлэг дээр бүхэл шинжилгээнд орно. Эмч нар түүнийг бүрэн шинжилж, өөрсдийн дүгнэлтээ гаргана. Туршилтын 14 дахь өдөрт Алексейд маш их зовөр байсан. Их зүйл өөрчлөгдсөн. Ходоод нарийн гидс орчимд зүрх судасны систем, зүрхний цохилт хурцсах, цээжний ард өвдөх, артерийн даралт ихсэх, мөн харшил өгөх, төв мэдрэлийн системд нь хүртэл эзэн хоолноос нь болж өөрчлөлт орсон байсан. Нойронд нь хүртэл өөрчлөлт орж, шөнө бүр элдв зүйл зүйдлэгдэх, ой тогтоолд муудах гэх мэт. Энэ бүхэн мэдээж эрүүл мэндэд муу. Хэрвээ Алексей энэ маягаар цаашид хооллох юм бол энэ түүх дахин давтагдаж сэхэн амьдруулахаар дуусах болно. Дараагийн шат. Лабораторийн шинжилгээ. Эмч цусны бүтцийг үзэх болно. Хүчил төрөгчийн ээлт дутал илэрч байна. Таны бие суларч амархан ядрах, ой тогтоолд муудах зэрэг зовөр байгаа юу? Бага бүгдээрээ байгаа. Энэ нь эсүүд хоорондоо наалдаж, хүчил төрөгчийн дутлаас эсүүдэд энерги байхгүй байна гэсэн үг л дээ. Эндээс харахад байдал хүнд байна. Хэрэг туршилт нэлээд урт удаа явагдсан бол манай Голбаатарын биеийн байдал хүндэрч өвчлөх байсан. Харин Алексей залуу бараг эрүүл хүн юм. Төсөөлөд үзтэй. Төсөөл. Хэрэг фастфудд дуртай хүүхдүүд, настай хүмүүс, мөн эрүүл мэндийн хувьд сайнгүй хүмүүст энэ явдал тохиолдсон бол яах байсан бол? Алексей тохиолдсон энэ байдлыг сайтар тунгааж бодох хэрэгтэй. Бид ийм дүгнэлт хийж болох юм. Манай Алексей маш буруу хооллож байсан. Хооллолтын буруу хэлбэр, хоолны буруу зөвшөөрөлтэй. Цаашид хооллох байдлаа өөрчлөхгүй бол хүн дээр өвчлөх болно. Тэр цаашид ингэж хооллол даралт ихсэх, чихрийн шижин, судасны хатуурал, дархлаа муудах гэх мэт нэлээд хүнд өвчнүүд тусна л да. Энэ бол Алексейд маш аюултай өвчнүүдийн урхаг юм. Би энэ бүхнийг ийм аюултай гэж бодож байгаагүй. Юу идэж байгаа даа? Өөрөөр хэлэх юм бол идэж байгаа хоолндоо анхаарал тавихгүй байж болохгүй юм байна. Надад фаст фуд идсэний дараа миний организмд юу болж байгааг маш тодорхой бодитоор харуулж ойлголоо. Үннийг хэлэхэд надад аимшигтай байсан. Үүнээс хойш би өөрийгөө туршилт болгохгүй гэж бодож байна. Гамбургер идэхээс өмнө 100 удаа бодох хэрэгтэй. Нэр бодох хэрэгтэй. Энэ бол тоглоом биш. Би маш тодорхой хэлье. Энэ өдрөөс эхлээд фастфудын бүх хэлбэрийн эсрэг тэмц. Ингээд дуусаа. 2-7 хоног буюу 14 дахь өдөр бүтэн хоолны дэглэм бариад үзлээ. Зөвхөн фастфудээр юу болсныг, яаж дууссаныг хараа үсттэй. 14 хоногийн дотор Алексейн биеийн жин 6 кг-аар нэмэгдсэн. Элэг нь томорч, хоол боловсруулах эрхтэн, нойр булчирхаад өөрчлөлт орж, цусан дах холестериний хэмжээ ойролцоогоор 1.5 дахин өсч, зүрх судасны өвчин болон цусны даралт ихсэх өвчин үүсэх магадлал бараг 2 дахин их болсон байна. Алексей зовиртой, сэтгэл санаанд докторгүй, өдөрт зам нь хэд дахин өөрчлөгдөх болсон. Туршилтын үед өдөр бүр толгойн өвдөж байсан. Цусны шинжилгээгээр цусны бөмбөгийн хэлбэр өөрчлөгдөж, хүчил төрөгчийн дутал манай Баатарт илэрсэн юм аа. Цусны шинжилгээгээр нь
Таныг эрүүл байлгахын тулд эмч нар цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэж байхыг зөвлөж байна. Байгалийн гаралтай хоол хүнс идэх хэрэгтэй. Үхрийн нэг хэрчим шансан мах нь хям болон зайцыг бүрэн орлдог. Буслахсан цэвэр сүүн үйлдвэрийн болон импортын йогуртаас хэд дахин илүү ашигтай. Жимс жимсгнийг ялангуяа зуны цагт захаас худалдаж авах хэрэгтэй. Хоолны дэглэмд 7 хоногийн хоолны зэсэнд шөлтөө хоол заавал байх хэрэгтэй. Мэдээж фаст фуд, газ даванда яагаад чиргэлж болохгүй. Үүний оронд цэвэр ус, цай, жуус уух нь сайн. Хүн энгийн хооллох тусам сайн. Жишээ нь хүүхдийн будаа. Хүүхдийн будааны агшаамлыг химийн холцтой, янз бүрийн амттай, үнэртэж бэлтгэж хэрэглэх нь буруу юм л да. Аль болох энгийнээр бэлтгэх нь маш сайн. Үүнийг хамгийн сайн эмчилгээний хоол гэж үздэг юм. Маш сайн энгийн хоол. Асуудал нь үндэсний эрүүл мэнд амар амгалан аюулгүй аж төрхтэй холбоотой бол ёсорхоод байх хэрэггүй. Энэ бол гэгээлэг зүйл. Ноёдоо асуудлыг өндөр хэмжээнд авч үзэх хэрэгтэй байна. Энэ бол хоол шүү дээ. Хоол. Алексей ингэ зогсоогүй бол цаашаа фаст фуд ямар хор хөнөөл авчрахыг төсөөлөжгүй байсан тодорхой. Өнөөдөр фаст фудыг хэдийн сая хүн идэж байна. Янз бүрийн үндэстэн, янз бүрийн насны, улмаар нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс. Тэд зөвхөн амттай, түргэн хооллох гэсэн давуу талыг харж байгаа юм. Нэг ч хүн ямар нэгэн ханиа түрээд, сэтгэл готролд ороод, үеийн өрөвсөлтөй болоод ч юм уу, энэ бүхэн нь юу идэж байгаатай нь холбоотой гэдгийг боддоггүй юм аа. Алексей хагас жилийн дараа хэвийн байдалтай орно. Эмч нар ингэж л хэлж байна. Эрүүл мэндийн яам дэлхийн эрүүл мэндийн байгууллага.